За сайн байцгаана уу? Мангасын үрнээс ярьж байна. За өнөөдрийн влог мангасын үрэн дээрээс эхэлж байгаа. За манайх нэг өөрсдийн жижигхэн нэрийг одоо ресторан гэхэд хайшаа юм. Цайны газар гэхэд хайшаа. Тийм нэгтэй. Тэгээ завгүй би хичээлдээ очиж 2 хоног завгүй явцсан чинь багш өөр араас гүйж ирээд хичээлдээ хийгээд ороод ирсэн. Тэгээд маш сайхан хоол идлээ. Хоол бол жишггүй байна. Би ч өмнө ингээл зөндөө шүл ууж ирсэн. Яг саяных шиг тийм шүл ууж үзсэхгүй. Өсгөөж Хотонгийн шорлог. Тийм. Годон хэлнийх нь юунууд бол зэндүү гоё. Хоньны годонгор гоё шорлог хийж байгаа манайхаас ирж сонирхол та манай үүрэнд ирэж Мансуудын үүрэнд ирж шорлог хийдээрээ. Хоньны годонгийн шорлог бас хоньны хилээр бас шорлог хийж байгаа. За яг хөө мэдээж хонь бүрийн шорлог байгаа та. Тэр нь илүү сонирхолтой. Тийм, годонгийнх би чинь годонгийн л юу бол гоё л. Тэгээ шүл нь бол их гоё юм аа. Ялангуяа саяных чинь 5 цэслийн шүл байсан тийм. Тэгэнгүүт би ч одоо хөдөө явснаас хойш тэгж 5 цэслийн шүл мэл идэж үзсэн. Идсэнгүй шүү дээ. Сая яг идсэн чинь таамаг өлсөж гоёлаа. За маш гоё болтой. За очроо теорийн хичээлийг бас судалдаг хүмүүс давхар одоо мэдээж тэр VIP ангийн аваад багштай коучинг хийгээд явж бол амжихгүй байгаа бах. За зарим одоо юу заагддаг вэ гэхээр миний зарим одоо асуултуудыг одоо тэр хүмүүсийг төлөөлөл би бас зарим асуулт асууч та гэж ойлгодог. За өнөөдөр миний одоо хамгийн чухал асуултын нэг яг очроо теорийн онлоо ашиглаад бид нар шилжүүлэгчийн дараах пул байг байж байгаа бах. Одоо ажил шүү дээ. Тий, ажил тий. Бидний одоо очроо теориогоор хэлж идэх хүн бол пул байкийн хөдөлгөөнийг барьж байгаа бах. Тий. Үндсэн зорилготой тийм ээ. Тий. За тэгэхээр за энэ пул байкийн төсөл байна гэж бодоод нэг орд гэдэг. За тэрэнд одоо чинь төсөл биш байгаад дахиад доошоо чинь лонг харж байгаа гэж бодъё л та. За дахиад доошоо ороод ирдэг. Тэр үед за энэ яг төсөл юм байна. Пул байкийн төсөл юм. Дахиад нэг оролт хийдэг. Тэнгууд дахиад доошоо ороод ирдэг тий. Тэнгууд нь дахиад нэмдэг. Ингээд өнөө данс шатах асуудал байгаа шүү дээ. За очроо теорийн онлыг одоо үед явсан чартан дээр тавингууд 100% өгсөж ирдэг. Мэдээж бүгдээрээ ингээд очроо теорийн онлоо одоо ойлгомжтой хөдөлгөөнд татчихдаг. За сурсан бас чамгүй болгон байгаа. Тэр дотроос бас зарим 100% бүгдээрээ арилжаач чинь амжилттай ажилтдаг гэж бодохгүй байна. Тэр хэмжээний бол. За алдаа хаана гардаг гэхээр бидний ерөөсөө зорилго пул байкийн хөдөлгөөнд төсөлийг олох гэдэг байгаа. Гэхдээ нэмэлт одоо оролтууд хийгээд алдсан шүү дээ. Тэгэхээр тэр нэмэлт оролт хийх стратеги, нэмэлт оролт хийх арга байдал тий. Тэрний цаадах бодлого тий. Ямар үед нэмэлт орж ирэх юм? Ямар үед за энэ үнэхээр болохгүй мэнэ гэдээ хааж байх вэ гэдэг тий. Энэ талаар хэдүүл өнөөдөр дэлгэрэнгүй яриулт манай яг өвти судалдаг хүмүүс маш ихтэй байна. Менежерсээ папатад нэмсээр байгаа л Шатчихдаг тий. Тэгэхээр шатах стратеги шатах гэж тий. Нэмэлт орох стратеги гэж бас байх. Тэний үед байгаад байгаа шүү. За та бүхэн багадаа нэг 3-5 оролт нэг одоо юу гэдэг нь хийцэн байгаа гэдэг тий. Зон үүсэж байгаа оролтыг хийдэлсэн гэдэг шүү дээ. Тэр нэмэгтэй байхад нь хийдэг юм уу? Хасахтай байхад нь хийдэг юм уу? Тий. Хасахтай байгаад нэмэл ороод байх юм уу? Эний цаадах одоо юу та нэг ойлгомжтой болгоё тий. За дэлгэцээ хоёул яах вэ? Яг уу. За тэгээ би камера дэлгэцээр хэлүүлчих. За эхний ээлжинд бид нэг юм чиглэл олдог ойлгомжтой хөдөлгөөнийг үзэж байгаа шүү дээ тий. За ингээд энэ бол хаан сайгуул явж байгаа. За шилжүүлэгчийн хөдөлгөөн энэ юм байна. Үндсэн хэмжээ энэ юм байна. За тэгэнгүүт энэ нэг пулбэкийн хөдөлгөөнийг олж чадахгүй байгаа байхгүй. Тий. Энэ яг хаанаас явах юм бэ гэдэг. Эндээс юм уу, эндээс юм уу, эндээс юм уу. За тэгэнгүүт эхний ээлжинд энд явж хахад нь за эхний баыг өглөө. Нөгөө хөдөлгөөн дахиад жоохон тийшээ өсөж байгаа ч юм уу те. Ашигтай явж байгаа дахиад доош унал. Яг дахиад энэ хавьд нь явж хахад нь дахиад баядлаа. За одоо доошоо явна, дээшээ явна гэдэг. За тэгсэн чинь нөгөө хөдөлгөөн чинь дахиад доош явчлаа те. За шилжүүлэгчийн ловыг шалгаж яхад нь дахиад баядлаа. Тэгсэн чинь шилжүүлэгчийн ловыг эвдээд явдаг ийм үед хүмүүс шатчихад байгаа байхгүй. Яг зөв. Нэгсэндээ. Энд нэг бай, дахиад энэ хавцаа бай ч юм уу те. Ингээд шатчихдаг. Яг хөө дээшээгээ энэ хөдөлгөөн нь ингээ явах үед ашигтай ажиллаждаг. Тэгээд ашигтай татахгүй шүү дээ ихэнх хүмүүс бол те. За дахиад
дансаа өсгөе гэж хагаад яг энэ нэг ойлгомжтой хөдөлгөөн явдаггүй нөгөө энэ үед нь очиад хамаг ашиг алдаад за цаашлаа дансаач таадаг байхгүй. Гэхдээ бас явчдаг юм аа. Тий. Гол нь олон бай хийгээд бас нэг шатаачаад яг шатаасны дараа явуулчихсан. Бас нэг тий фейк аут хийчээд одоо наас чинь дэше явна шүү дээ. Тий. Тий ингэ явчихдаг. Энэ болгон чинь нөгөө сэтгэл зүйн асуудлууд байгаад байгаа юм л да. Нэгсэндээ нөгөө тооцоолохгүй байна гэж. За нэг талдаа энэ ойлгомжтой хөдөлгөөний нөгөө явдаггүй үеийг мэдэх нь их чухал. Одоо энэ вебсайтад ингээд яг одоо сая хоёул хэллээ шүү дээ. Өвтийн онолд сууж байгаа хүмүүс бол яг энэ пулбэкийн хөдөлгөөнийг яаж болох вэ гэдгийг мэдэхгүй байгаа гэдэг тий. Тэгэнгүүт өмнөх одоо сууж исэн хичээлүүдээс илүү шинжилгээдэд одоо энд ойлгомжтой хөдөлгөөний явдаггүй гэсэн нэг юм хичээл бас ингээд орцсон байгаа. Тий. Энийг бас үзэх ёстой. Манай яг өмнөх төгсөгчд. За ойлгомжтой хөдөлгөөний явдаг болон явдаггүй үеийг. За ингээд энэчээ би зааж байгаа. Ийм шалтгааны үүднээс ойлгомжтой хөдөлгөөн явахгүй гэдэг тий. За окей сүлжээ оноо та тий. Тэр чинь. За ийм байна. За одоо чинь пулбэк хийхэн олохгүй бас хичээл байна шүү дээ. Тавцаа түрүү ордоо. Цагийг шилжүүлэхгүй байна. Тухайн Тэр доор пулбэкийн хөдөлгөөнийг хэрхэн олох вэ гэж бас хичээл байгаа юм байна шүү дээ. Энэ бол нэг цагийн хичээл байж байна. Зөв. Окей. За тэгэнгүүт энд яг маш товчхон одоо хэлбэл эхний ээлжинд ийм зоон үсгэж баядаад байгаа шүү дээ. Зоон одоо унах үед нь зоон үсгэж байгаа баядаад байгаа. Тэгэнгүүт энийг яаж зоон үсгэж баядаад байгаа юм бэ гэвэл хамгийн ихэнд энэ ойлгомжтой хөдөлгөөний явдаггүй үеийг мэдэх ёстой гэсэн. Энийг мэдхийн тулд энэ шилжүүлэгчийн энэ хөдөлгөөнөөс мэдчих болдог байхгүй. Энэ хаяас энэ хай яг яаж шилжээд байна гэдгээс болоод мэдчихнэ гэсэн. За тэгэнгүүт нөгөө энэ ойлгомжтой хөдөлгөөний явдаг үе гэдгийг яг энэ хэсэгт ингээ хилчүүл энд яах юм бэ гэвэл одоо нөгөө зоон үсгэж чинь гэсэн. Ингэж зоон үсгэж. Тэ? За ингээд энэ хавьяас ч юм ингээ зоон үсгэж. За тэгэнгүүт ихний бай хийлээ. За магадгүй нөгөө пулбэкийг олж чадахгүй байгаад бол баядлаа дахиад унахт нь. Одоо чинь дансны тэдэн хөөр дахиад гэсэн юу байгаа юу? За үндсэндээ дансныхаа 1% л одоо ингээд зоон үсгэж байгаа. Нэг бай нөө. Тий. Тэр 3 бай гэдэг бол 3%. Тий. Энд очиход гол нь энэ нэг зоон үсгэж баядаад байгаагийн нэг давуу тал байгаа юм. За энэ нь юу юм бэ гэвэл ихэнх хүмүүс ингээд шууд бөөнд нь баядаад байгаа байхгүй. Одоо шууд унжахт нь том нэг лот өгөөд энэ ч баядчихад байгаа. Одоо яг энэ хэсэгт том тэгээ ганц лот өгөөд. Тэгтэл нөгөө хөдөлгөөн нь жоох өсөж байгаа ашигтай явж байгаа буцаа унах үед энэ хавцаа очиж цүн халтагдтруулъя гэж юм уу. Шатаад ингээ явах аюултай байдаг. Зоон үсгэж байгаа шалтгаан нь энд цөм өгөх лотыг хуваачиж байгаа юм. За ингээд хувааж нэгдэх нь энд өгөөд энд өгчлөө. За тэгэнгүүт хөдөлгөөн чинь нөгөө доошоо явж байгаа хөдөлгөөн дахиад үндсэн хөдөлгөөн pullback шилжүүлэгч pullback гэдээ татах үед энэ бай нийлээд энд очиод ашигтай ачиж байгаа. За эн чинь доошоогоо бас юм шилжүүлэгчийн хөдөлгөөн явчихжээ. Хөдөлгөөнийг бол бидэд явж яхад нь мэдэн шүү дээ. Тий? Доошоогоо ингээд шилжүүлэгчийн хөдөлгөөн явчихжээ. Тэгвэл энэ хөдөлгөөн дахиад энэ рүү явах юм байна. Тэгвэл би энд нь хаах хэрэгтэй байна гэдээ хааж хаах хэрэгтэй байхгүй. Тий. Тэгмээ зоон үүсгэж байгаагийн давуу тал нь яг энэ. Арилжаанаас одоо гарах стратеги гэж ярих юм уу? Гарах аргачлал гэх юм уу тий? Одоо ингээд данс хасахтай явж байгаа шүү дээ. Тий. Гэгэм душуухан л одоо гармаар дахиж л юм гомоо юм ихгүй гэл амар том хасах дүн чи харагдаад зүрх савлуулж байгаа шүү дээ. За тэрнээс гаргавал анханасаа одоо юу гэдэг нэг хуваараа орох нь үлдэгдлийнхаа. За тэгээд нэг арилжаа авахгүй багада нэг орно гэж бодож ирсэн тоогоо 3 хаагаад зоон дотроос 3 хийгээд. Тий. За тэгээд тэртээ дэргүй хөдөлгөөн нэг одоо юу гэдэг ойлгомжтой хөдөлгөөн явахгүй болсон ч гэсэн pullback хийх нь ойлгомжтой. Ойлгомжтой тий. Тэр pullback дээрээ гарах ажлаа хийх нь ч буцах нь ойлгомжтой байхгүй. Яагаад гэвэл одоо энд нэг лав байгаад дахиад энд нэг лав байгаа шүү дээ. Энэ лав зүү татах нь ойлгомжтой байхгүй. Зөв. Тийм тэгэнгүүт энэ зүү таталтанд нь л тэл сааж байгаа шүү дээ. Зөв. Тэр нэвгүүлчихвэл. Тий, зүү татч байна гэдгийг бас ойлгомжтой хөдөлгөөнийхөө шинжилгээнээр хараад цагийн шинжилгээнээрээс мэдчих нь шүү дээ. Тий. За тэгэнгүүт энд одоо энэ хичээлийг pullback хөдөлгөөний олох гэдэг энэ хичээлийг үзэнгүүт аавал энэ зоон үсгээд байхгүй нэг ийм анзааны жижигхэн зоон үсгэж байгаа ч гэсэн бас баядаж. Одоо яагаад гэвэл хамгийн сүүлд одоо нэг хичээл одоо аплод хийж байгаа юм. Яг нөгөө лайв сигнал ингээд танхимд ингээд сууж байгаа хүмүүст ингээд яг лайв сигнал дуудаа. Яаж pullback хөдөлгөөнийг олж ийн гэд би яг дагуулсан тийм одоо лайв сигнал авахгүй тийм. Тэгэнгүүт яг энэний видео одоо удахгүй ишээгээ хийх чинь тэгэнгүүт энийг үзэнгүүт үзэхүйд
би яг яаж одоо энэ лайв явж байгаа энэ шиг хөдөлгөөнд pullback-ийн хөдөлгөөнийг болоо байдж ийн гэдэг илүү ойлгомжтой. За хоёулаа бактестэн дээр тэгвэл сая зооныг үсхийг нэг харж. За тэгээ. За алтны хан шиг. Алтыг сонгож байгаа юм да. Тий. Алтны хан шиг ингэ явж ийн. Нэг сайхан ингэ нарийсгаад. Тий. Тэгэхээр нэг алт дээшээ доошоог ин харахаа болчихж байгаа. Нэг юм шугам болчихж байгаа. Шахаад ахаар. За тэгээд өнгөрсөн цаг хугацаар өгүүлгий. Энэ backtesting гэдэг бол маш том одоо дадлага ажил болчихж байгаа юм л да. За энэ реплей гэдэг энэ бүнгц байгаа. Реплейгээр тухайн өнгөрсөн цаг хугацааны яг тэр өдөр цаг руу явахаар яг бодж арч яваад эхэлдэг тийм ээ. За одоо энэ дээр. За одоо би одоо шинжилгээ хийж эхлэе. За энэ өдөр бол дийлээ эхэлсэн. Дийлээ сайхан ногоон өнгөтэй явж байгаа. Энэ одоо дийлигийн лааны шугам байна шүү дээ тий. Энэ центр секшн бол дийлигийн лаг илгэж байгаа. Дийлигийн тухайн өдөр эхлээд дээшээ нэлээ өссөн бас лонгд явж байгаа. Бас шүүрхэн шилжүүлэгч хөдөлгөөн байгаа харагдаж байна. За сүүлийн цаг руу яваад оръё. Сүүлийн цаг дээр яг энэ дээр нөгөө зон чинь үссэн юм байна л д. За энэ нөгөө шилжүүлэгч хөдөлгөөн байна. Энэ бол үндсэн хөдөлгөөн байна. За хоёулаа дахиад юу яач. Энийг хоёул явуулж хагаад гоё хөдөлгөөн байв. Дахиад гарах уу? Тэ? Жишээ нь яг энэ дээр би яах вэ гэхээр одоо юу гэдгийг энэ хэвний баятсан байгаа шүү дээ. Дахиад ингэ бородох нь энэ нэг баятсан байгаа тий. Тэгээ энэ нөхөр энэ доороос шинжилгээ хэмжээсэн үзээ хийхэд нь энэ хоёроо зэрэг хоёулыг хаах ойлголт шүү дээ тий. Тэгээ хаахтаа одоо эн чинь бас юм байна. Дээшээ өсөд үндсэн хэмжээ ханах үед энэ төвшөнд бас очиг байгааз. Тий. Тэгэнгүүт дотоод халлаач. Одоо энийг юм уу, энийг юм уу, нэг нь хаач. За. Хаангуудаа эн чинь дахиад нэг юм цагийн шинжилгээ хийгдэн шүү дээ. Тий. Цагийн шилжээгүй ангуудаа дахиад үлдсэн цагаа дуустал хүлээж чинь гэсэн. Одоо энэ нэг цаг дуусаагүй шүү дээ тий. Одоо тэгэнгүүт энэ л энд очих цаг шилжээгүйсэн маа. Тийм байна. Тэгэнгүүт дахиад үлдсэн нэг захиалга цагийн дуустал хүлэнгүүт эндээс дээшээ даваад. Одоо энэ цаг бол яг цаг нь дуусах гэж харагдаж байна. За бүлгэд харийн цагийн дуустал харч. Pullback орж ирж байна. За цаг шилжлээ. Энд шилжиж чинь тий. За ингэ дараагийн цаг. За дахиад шинэ цагийн лаанаас яв жижиг юм ойлгомжтой хөдөлгөөн дэш ус явуулж. Дахиад дээшээгээ шинжтэй. За одоо шинэ шилжүүлэгч хоёлоо хүлээе. За наа чин огцон мөсөө шилжүүллээ. За наат ч юм шүү дээ. Энэ шилжүүлэгч хөдлөө тий. За одоо pullback-ыг хүлээе. Сап. За энэ pullback мөн боллоо. За тэгвэл үндсэн хэмжээний нэ. Тий. За дахиад жоохон үлээж хагаад энэ хавьяас баядчих нь шүү дээ. За харъя. Нэг улаан байна. Дахиад дараагийн лаг харъя. Шууд тийш ногоорцсон. Одоо юу энэ дээр бол шууд араас нь өсөрч орж хүмүүс. Болохгүй шүү дээ. Яа тэгвэл энэ хүрхний ойлгомжтой гэдэг. Тий, яг үнэ. Тийм классикалтайг бол хийж болохгүй. Би бол өмнө дандаа тгий. Шууд явчих болно, явахгүй ч болохгүй. Жоох өсөж байгаа дунж болно бас. Яг зөв. Тэгэхээр ийм юм дээр л энийг бол хүлээж ийн гэсэн үг тий. За, платсан. Тий. Дахиад доошоо. За. За хэмжээ хийчлээ. За энийг гэхдээ томоор шилжүүлэгч авч үзэхгүй тий. Бас болно. Болох уу? Болно тий. Тэгвэл энэ шилжүүлэгчийн шилжүүлэгч болоод энэ шилжүүлэгч болоод энэ хэмжээсийн гүйцэтгүүл энд ирэх магадгүй. Яг зөв. Тий. Таамгаар энэ нөхөр ингэж орж ирвэл хэмжээсийн гүйцэтгүүл ингэж авах. Яг гэж үзсэн тий. Гэхдээ энэ хөдөлгөөн pullback ингэж орж ирж иж баталгаажна. Тэгнь. За тэгвэл харъя. За pullback орж ирж байна. За эндээс би бол бас одоо хөдөлгөөн ч жоох ойлгомжгүй онцгой болчихлоо л да. Нэг ч тийм гоё. Би бол энэ дээрс чинь баятах гал үзэн шүү дээ. Биш ээ, хүлээнэ. Таал хүлээж тарах гэдэг тий. Яг гоё чистний гоё нөхцөл өсгөл. За ингээл би бол жишээ нь түрүүн баятцсан ингээл ингээл алуулж байгаа шүү дээ. Доошоо маа. Таны бол нөхцөл болоог байна гэж үзэж шүү дээ. За одоо шилжүүлэгч доош явцсан. Одоо наанаас ч сэл багхгүй. Эндээс гоё бүтц үсчлээ тий. За тий. Энэ үйл үзүүлэлт. Тэгээд энийг инлүү татуулж байгаа сэл. За pullback-ыг харъя. Pullback нэлээд дэш өсөх байхаа л гэж бодоод. За тэндээс тэр сая энэ зүүнний эндээс хэлдэж. Та шууд эндээс хэлтэх үү? Би бол сэл. Эндээс үү? Тий. Яаж зон өсвөө? Та энэ нэрийн төвчцгийг тий шалгах үед нь үсчихнэ тий. За нэг сэд оруулчих.
За окей. Тэгээ цагаа тавьдаа. За 4 цаг. Ай гоё шүү дээ. За би бол энэ хүртэл хүлээн. Энэ хавь руу. Аа. Бишээ. Яг бол Би бол сэлдэл бигээ тавьчихна. Тийм. За дээш нь явуулъя. Хэмжээ энд байгаа шүү дээ. Тий. За одоо дахиад гоё хөдөлгөөн явчих. Үндсэн хөдөлгөөн пулбаг, шилжүүлэгч пулбаг дахиад жоох өсөж байгаа тийш. Одоо энд бол лотод харлаа хачин би. Одоо яагаад гэвэл энэ 0-ны хэмжээ чинь үндсэнд явчлаа шүү дээ. Тий. Энд чинь нэгэн цэг эвдэж байгаа шүү дээ. Тийм бэ. Эвдэж байгаа. Тэгэнгүүт яг энэ 0-ны хэмжээгээ энэ лүү татуулаад үндсэн хэмжээ ханангууд энэ лотыг бид харлаад за нэг 130 ашиг нь аваад 130 ашиг нь ингээд биеийн зүг хайчихна гэсэн. Одоо чинь хэмжээ бол энэ явах хэрэгтэй шүү Тий. Наа чи үндсэндээ би явчлаа гэж үзсэн. дээ. Аа энд жоохон дотоо. Жохон. Гэхдээ бол яг нэг 80% авсан юмгууд нь би дандаа ашиг талчихдээ. Тэгээ талын үлдээчдэг байхгүй. Тэгээ энэ лүү энэ хавьяас очиж дахиад. За одоо ингэ хэмжээ хандчихлаа. Сая л хэмжээ бүрээ хандж дуусч. Энэ одоо цагийн дуустал нөгөө 130 байж байгаа гэсэн. Тий. За дахиад хүлээн 130-аа байлгаж байна. За яг энэ тал хэмжээ ханчлаа. За ингээд яв хааж болно бол тэ. Тий ингээд бол хаах ёстой. А гэхдээ би бол энэ дээр орч чадаагүй. Та бол орцсон. Би бол энэ дээр их юм хүлээж байгаа тийм. Энэ бас гоё явчих байгаа байхгүй яг төсөөсний дага. Үндсэн хөдөлгөөн пулбаг шилжүүлэгч пулбак би энэ хавлуу очно гэсэн яг очиод тоош явчих чинь. Тийм байна. Та Хойноос нөгөө нэмж өгж болох үе чинь одоо энэ байгаа даа. нэмэгдээ явж яхад нэмж үеих нөхцөл чинь Тийм. Яг гэвэл дахиад ойлгомжтой хөдөлгөөн үүсэж байгаа байхгүй. Ойлгомжтой хөдөлгөөний үндсэн хэмжээ явж байхдаа дахиад ойлгомжтой хөдөлгөөн үүсэж байгаа. Тийм. Ийм үед нь хойноос нь нэмчихнэ гэсэн. Ус энэ чинь Айгуу гоё батлагчиж. хөөхөн хэдэн бит биш. 55. 55 бит биш. Хангалттай лаг шүү дээ. Тийм чинь. Тийм 55 бив чи скальпт бол 30 бивлээ нав шүү дээ. Хөө 20 чинь тэгэл болчихдээ шүү. Аа бас том бивтэй. Скальп болт. За хэмжээ гүцээгээл дэше бүр. За тэгэнгүүт одоо энийг би бол энэ хавлууд татуулж байгаа дахиад сэлж чинь. Эндээс Жоох хийж байгаа тийм. За Одоо энэ зона үсгэж байгаа л. тийм бэ. За эндээс сэлнэ. Цаг шилжлээ. Гэхдээ энэ ийм шүү. Одоо энд ийм зона үсгэн. Яг гэвэл огцон өсөж байгаа гааны үдэс тулд жоох аюултай. За би зохиолчих юм шүү. Эндөө. За жоох юу л бол. Буцаад начих. За би бол шилжүүлж өгье. За шилжүүлж өгөөс. За Одоо наач гоё идэх өсөлттэй. энэ шилжүүлэгч мөн. Дахиад үнсэн юм чи. Зэмж. За цагаад бүр хаачи. За одоо нөгөө нэг зоон үсэж байгаа оролт хийдэг хөдөлгөөний хойд жинкийн чи. Наач гоё идэх юм байна. За би бол ихний баяа одоо энд. Зөв шүү. За дараачих нь. Тэ. Дахиад жоох үлээ. Та даш ороод ирлээ. За энд хийн. За. Маа нэмлээ. За. Дараачих нь энэ хавьд ирэнгүүд хийн шүү дээ. За. Энэ хавьд ирэнгүүд. За. Чү. За ажиглана. Чү. За уцаа явчлаа. За энэ хэмжээ явуулах гэдэг байгаа шүү дээ. Тэ? Чү. Энэ ихтэй ойлгомжтой хөдөлгөөний лаага тавьбал 4 цагийн лаа. За. За энийг ойлгомжтой хөдөлгөөн яваад дуслаа тий. Тэглээ. Тий. 4 зоонлороо дахиад нэг баят. За ингээ 3 давхар баятай. За. За Одоо ингээл уйлж байгаа шүү дээ. яг энэ хэсэгтээ. Тий. За. Ингээл одоо дууслаа шатлаа гэдэг юм. Яг л ийм алдаага над дээр гарч байгаа шүү дээ. За ингээл одоо дансын шатчихж байгаа шүү дээ. Тий. Та бол одоо энэс яаж гарах юм? Одоо ингээ эндээс бол саяны таталт шүү дээ. энэ таталтаас уу? Тий. Энэ одоо би хэлээд байгаас ойлгомжтой хөдөлгөөний нэг 70-аас 80% яг энэ үндсэн хэмжээний нэг 70-аас 80% явахад би лотыг дандаа талж чаддаг. Энийг 70-аас 80% явчихж байгаа байхгүй юу? Лотоо таллаад үлдсэн лотыг нь хайчихна гэсэн. Тэгээ тэгэнгүүт ингээд нөгөө эцсийн дүндээ би байнгын нэмэгтэй очиад идэх байхгүй. Тий. За одоо жишээ нь энэ нөхөр одоо үнэхээр доошоо хийжээл нэг цагийн дуустал тавал одоо хүлээх зүг болчихж байгаа. энэ хавь руу яаж татна үсттэй. Тэгэнгүүт нь гарах гэж нэг үзэх цагийн дуустал. За цагийг харъя. Цаг одоо хариу дуусгаад байгаа юм байна шүү дээ. Цагаа дуустал хоёулаагээд юу их нэ? За ингээд дууссан. За одоо тэгэхээр шанс байна. Лааны зүг одоо хүлээж чинь. Тий. Яг ийм алдаатай цаг. Одоо гарах одоо стоп лосыг энэ ловын дотор тавьчих واخгүй юу? Энэ
Энэ нэгэн тал одоо юу яснах те. Тэгээ. Тий. Одоо алдагдaltaй явж штэ та. Алдагдaltaй явж байгаа. Нэг бол алдагдлаа. За 4 цагийнхаа доор тавилаа. Тий. За тэгээд юмны ажилтны хэмжээ мань явж магадгүй Тий. тавьчих. Энэ цаг хэрвээ доош явж бол заавал Энэ дээшээ овыг зүг эвдүүл тэгээд одоо шууд хайн. хайн тий. Дахиж юм байхгүй гэсэн. Яа. Тэгээ энэ шин цагийн дээшээ зүүгийн зүүн дээр нь би гарах гэж одоо оролдсон шүү. Нэгэнт алдаатай захиалгатай өгцснээс шүү тий. Энэ зүү сая Одоо энэ зүү дээшээ татхад л бас гоё болно да. Энэ зүүн бараг сая нэмэгтэй гарах шахлаа шүү. Тий, тий, тий. Тэрэн дээр л лайв явж байгаа анши хөдөлгөөний давуу тал чинь шүү дээ тий. Шууд нөгөө юу яж яадаг. Тийм байна. За энэ дээр шин гарах байсан юм байна тий. Дээш нь зүг нь татуулаад гарна гэдэг чинь энийг хэлээд байна тий. Яг уу яг одоо энд өгсөн захиалга чинь явж байгаад баланслаад алдагдал нэг жоохон нойллох ч юм уу эсвэл нэлээд багас үед нь л хааж байгаа. Тий, доороос дахиад бол нэг энд нэг нэмсэн байгаа тий. Ойлгосон. За одоо энэ бол одоо миний нөхцөл واخгүй юу? За одоо жишээ та сая энд баядлаа шүү дээ. Тий. За одоо би юу гэж заяа. За бактестэнд. За Одоо би бол энэ яг хөдөлгөөний нөхцөлд за жоохон ингэж байгаа татчих тий. Одоо би бол эндээс энийг шилжүүлэгч хөдөлгөөн гэж үзнэ. Энийг. За тэгээд энийг би үндсэн хэмжээ гэж үзнэ. Энэ 0-ын зэгээс байна тий. Ингэж үзнэ. За тэгээд өсөж байгаа сэлчнэ. Эндээс фулбэк хийгээ шууд сая алдчихлаа тий. Яг сая эндээс дахиад нэг энэ явдлууд татчих. Нэгэн зэг шалгачих бол өсчөөд явчихлаа. Яг энэ ихгүй яг нь бол сая бол алдчихлаа би. Тий. Тийм байна. Наа чи өстө гоё хөдөлгөөн явсан. Сая яг нь. Батны хөдөлгөөн нөө. Тий. Нөгөө танд заадаг хөдөлгөөн бохгүй батны. Тийм байна. Тий. 3 бүх юм биелдсэн уг нь 31 бив тий. Тийм байна. Тэгээд даанчаачлаа захиалга. 5 минут дээр гүйлгэхээр юугаа алах хурдан явчих юм байна тий. 1 минут дээр байсан бол бас арай өөр харагдах байсан баг. Тий. Яг одоо тэгээ нэгэнд одоо ийм захиалга өгсөн бол энэний өвдөөс одоо баядч болохгүй шүү дээ. Баядахгүй. Сэл талдаал өгч ийн гэсэн. Pullback. За одоо наа чин зоо мөн үү? Шилжүүлэгч мөн үү? Бас тийм ч гоё баталгаатай хөдөлгөөн биш байна. Хөдөлгөөн нь бол гоё биш байна. За гэхдээ яг хөө эндээс сэлтч тэ. Гэхдээ энэ нөгөө лайв ханшийн хөдөлгөөн биш тул та гоё зон үсгэж болохгүй л байгаа юм л да. Яг эн чинь зон үсгэхдээ нөгөө лимит өгнө шүү дээ тэ. Тэ. Өнөөдөр чинь зөвхөн зооны талаар яриад байгаа өдөр шүү дээ. Тэ. За ингээд явлаа. За сап энд очиж хааш тийм нөгөө лайв талтай болохгүй байна. Тий. Шууд үсрээд тий. Тий. За ерөөхдөө гоё. За цагаас харчих тий. За цаг дуусч болоочгүй байна. Улаан болцсон. Гэтэ хийдэг юм хийцэн л тий. Тий хийдэг юм хийц. Лото талдаа цагийн дуслуулъя чинь дахиад тийм байна тий. 50% нь хаажгаад. За харъя. Одоо ингээд цагийн дуустал нь харъя. Наач өсөж байгаа юм лаа. Яа. Хийх юм хийцэн юм чинь тэгэл цааш явж гин л та. Чугаад унаад яг энэ ловд юу болчихё? Хэмжээг л болж байгаа юм байна л да. Тийм шилжүүлж байхгүй. Яг гоо энэ ийм юм. Одоо нөгөө бактест хийхийн нэг сул тал нь шууд огцсон гүйлэнгүүд яг хөдөлгөөний нөгөө химнэлээ самс ойлгох үйчдэг байхгүй. Тэгээ яг лайв явж байгаа ханшийн хөдөлгөөн чинь одоо үндсэн хөдөлгөөн пулбак шилжүүлэгч явлаа, пулбак татлаа, сел одоо өглөө те. За явлаа менежмент хийн штэ энэ чинь. Стоп лосс зөвлөө, дахиад зөвлөө, пан энд цохиуллаа. Буцаа цохихдоо би цохин те. За тэгэнгүүт ингээд нэг захиалга агч. За магадгүй дахиад сэлтлээ эндээс ч юм уу. За эндээс сэлдэнгүүд алдагдaltaй явж байгаа дахиад ашигтай явлаа. Стоп лосс зөөгүүдийн би цохлаа хаач. Түүнээс улаан галзуу энчнээс сэлчээд стоп лосс нь энд аваач тавьснаа. Типийг нь энэ чайг утахгүй шүү дээ. Яаж утсан юм. Типийн ийм байхад стоп лосс нь типинээс ол цайнд байна гэдэг чинь. Тэ менежмент юу ч гэсэн уусаа алдаатай болчих шүү дээ. Тэ. Ос өндөр эрсдэлтэй арилжагийг шаардлагач байхгүй тий. За тэгэнгүүт том цагийг ажиглаад үзвэл дахиад яг одоо та энэ алдагдлыг багасгахын тулд хаяа нэг юу өгчэвэл за ингээд алдагдлыг чинь ойлгож байна шүү дээ. Яагаад цагийн шилжилтийг ажигласан бэ гэвэл тий. Энэ ингээд шилжүүлэх гэхгүй юу? Таваараа. Тий. Тэгээ энэ ингээд үндсэн хэмжээ байхгүй юу тий. Тэгэхээр энийг би ингээд татчаад
Дахиад энэ чинь цагуудыг тавиад ицэнгүүд энэ чинь улгаалаа, дуусааглаа. 0-1 гэсэн энэ хэмжээ энэ лүү явна болоог байхгүй. Тэгээ би окей энэ чинь нисэлдэ цаг. Яг зөв. Тэгмүүд нөгөө ийм алдаатай захиалга байсан ч газ баг алдаж болно. Тийм. Одоо чи ханш эндээс өсөөд эндээс хөдлөөд за энэ төвшнгөөс би нэг жишээ авъя л та. Ханш нэг энэ төвшнгөөс эхэллээ. Эндээс эндээс ч юм уу те. Эндээс эхэллээ. Эний чин дунд хөдөлгөөн өсөж гин, алдж гин, өсөж гин, алдж гин. Эцсийн дүндээ л энд байж байгаа байхгүй. Данс ч гэсэн ялгаагүй. Алдан нонон эцсийн дүндээ энэ баланс нэмэх багтал болоо гэсэн үг. За ойлгосон. Яг энэ юу юм бэ? Би эндээс яг л тэр сэтгэл зүйн асуудал нэр юутэй л юм байна. Гардыг бэ нэмэлт. Алдаатай шинжилгээнд дэр пулбэкийг олох гээд 1-2 ордер нэмээд хязгаарлах хийцэн өдөж хасахтай явж байгаа. Тэгэл одоо шууд паниктж эхэлж байгаа шүү дээ. Яг уу их өстэй яаж гарах уу гээл те. Яг тэгэхэд нэг тийм сандараад байхгүйгээр цаг шинжилгээ дахиж хараад пулбэк хийхтэн гарна гэдэг юм бэлдээл. Яг зөв. Дахиж нэмэлт орол тэгэл пулбэкээс гарах. За тэр бол их алжирс баг алдаа гарна. Заавал нэмэгтэй гараад үгүй шүү дээ. Тэгээд том хөдөлгөөнийг харж агаад хүлээж агаад том хөдөлгөөнд ороод ирэнгууд тэндээс нөгөө нэг шахаа нөхөх те. Жижиг алдэрлыг хаалт. Тэрхүү боломжтой төлөв явж л дараа те. Тэгмүүд хүмүүс ингэчээд идэх хөөх. Яг нөгөө одоо яг энэ сая би үзүүлсэн шүү дээ. Нөгөө ойлгомжтой хөдөлгөөн явдаггүй гэдэг нөгөө вебсайтаас те. Энэ хичээлийг үзчихэнгүүд нөгөө ойлгомжтой хөдөлгөөн явдаггүй юм мэдчихнэ. Тэгэнгүүт хүмүүс яадаг юм бэ гэвэл явдаггүй юм мэдэхгүй тул та явдаггүй үед нь томлоод үгүй алтангуудаа дахиад явдаггүй тохиолдонгууд нөгөөхөө таньчихдаггүй юм чинь итгэлгүүлчихдэг хөөх. Дахиад алтна уу жаагаад дахиад алтна гайгаад идэх. Одоо энэ явдаг үеийг шахаад юм нөхдөхгүй тий. Тэгээд яваад идэх. Одоо энэ ингээ цаг шилжиж шүү дээ тий. За өнөөдөр хичээл гой сонирхолтой байлаа. Хүмүүс бас нийтлэг алддаг юм асуусан бич магадгүй бас гуйртай байна. Яг би өөрөө их алддаг учраас тэрэн дээр. Тэгээ та одоо энэ юу мөг судалж байна? Apple-ийн хвцээ тий. Гүү би бас харж үзээгүй шүү дээ. Тийм үү. За ойлоо жишээ нь Tesla-г үзэлт тий. Stock тавьч тий. Ой маа. За Tesla. Энэ тий. Ер нь компаниусын энэ нөхдөж гэсэн бас ялгаагүй шүү дээ. Яг л сайхан ойлгомжтой хөдөлгөөн хийж байгаа. За жишээ нь одоо энэ Tesla энэ шууд хаачих. Тий. За Tesla бол их сайхан ойлгомжтой хөдөлгөөнүүдийг хийжээ. Одоо энэ үү те. Энэ шилжүүлэгч хөдөлгөөн дахиад энэ үгүй юм чи. Тэгэнгүүт магадгүй Tesla-гийн хувьцааг энэ үед худалдаж авъя гэжсэн бол шилжүүлэгчтэй доошоо явчихсан татгалзах ёстой байсан байна. Тийм бай. Тэгэнгүүт одоо чинь энэ шилжүүлсэн байвал Tesla үзээ аваад эхэлнэ шүү дээ. Тий. Тэгэл хэмжээсийн гүйцэлд хийхэд энд чинь гарч яхна шүү дээ. Яг зөв. Тий. Тэгээ энэ гарч яхна шүү дээ. Валютын зах зээл гэхээс илүү бас энэ хувьцаануудыг судлангаа маш зөв нэг юм ойлголттой болчих хэвээр байгаа байхгүй хүмүүсийн хувьд бол тий. Одоо жишээ нь энд шилжүүлэгч явж байгаа юм байна. Одоо бол жоох унгаажгаад авдаг цаг байна шүү дээ. Tesla. Багадаа энэ явна гэж харна шүү дээ. Тий. Энэ хавлууд татаад тий. Тэгээд өсөлтөө тий. Тэгэхээр Tesla-гийн стратеги бол ингээ ороод ирэнгуут нь энэ хавьс энэ зоноос баялаа. Энэ чинь хувьцааны арилжаа чи юу ядаггүй лүү? Нөө шатны төлөв бол байдаггүй лүү? Баш чи аваад байгаа үстэй. Ба. За тэгтээ шатч болно шүү дээ. Наа чи юу гэж яаж байгаа. Чинь зүгээр хувьцааг нь аваад өмтөө байхтан зарж байгаа шимтэх үед нэг биткойн спотер аваад юуж байгаа адилхан. Спотын худалдаж авбал наа чи яахч үү? Яахчгүй тий. Тэгээ энэ чинь 0 болж байна л тий. Тий. Энэ хувьцаа чи 0 болтлоо бас спот. Тэгээ хамгийн эрсдэл багтай юм байна тий. Шилжүүлэгч одоо явахгүй байсан ч гэсэн хэмжээсэн гүцэлд явахгүй байсан ч гэсэн цаг хугацааны ирэхэнд энэ чинь буцаад иймэрхүү орж таарал юм биш тий. Жишээ нь одоо энэ нөгөө Apple хэвцэг хоёул үзэл дээ. Энэ үү тий. AAPL. За Nasdaq. За тэгэнгүүт энэ нэг юм гоё зүйл үзүүлдэг байхгүй. Бид дээр татчихсан юм шүү. Энэ тийм байна. Таны татсан хэмжээнүүд явцсан шүү дээ тий. Энд яваад дахиад энэ яваад тий.
Энэ бол янзын гоё ойлгомжтой хэлэх юм шүү дээ. Па. Яваад. Наа чинь Тийм тухайн үед нэг яаж татчихсэн. Тийм. Татснаас мартчих би. Одоо эндээс нэг зүйлийг ажиглах үед Хөвцөний зах зээл дээр харах юм шүү дээ. Ингээ харсан чинь. ховцооны зах Би зээл амар таам гэсэн биш үү? юу одоо ингээд нэг жилийн түүхийг нь аваад үзвэл энэ ингээд өссөн моз жил болгон унаад өсөөд дахиад жил болгон унаад өсөөд өсөж унаал эцсийн дундаа нэмэгдээтэй Apple хөвцөө жил болгон. Тэнгүүд бид хэдд одоо ингээд одоо энэ бол iPhone Apple-ийн утас шүү дээ тийм энэ компани хийдэгтэй. Тэнгүүд энэ утасны шинэ модель танилцуулагдах болгонд энэний одоо өмнөх моделийн үнэнд баг унжээд Би өөр яг даттаад орхисон байсан биш үү? янзын татсан Хэмжээ яг явсан биш үү? Энэ хавьд 100 нүсгэл авч эхлэх байсан биш үү? Энэний үнд баг унжээд өгөх жил болгоо. Та бол мэдж байгаа шүү дээ. Модель танилцуулагдах болгоо. Тэгэнгүүт Apple хөвцөө баг өсч идэг. Миний хэлээд байгаа санаа бол бидэд ингээ валютын зах зээлийг судлангаа бас энэ хөвцөөний зах зээлийг нь ч гэсэн бас судлаад мэддэг байх хэрэгтэй. Зөвсөн санаа. Яг нь менталитет хөвцөний зах зээл судлахад илүү хөрөнгө оруулалт гэдэг болно тий. Тий. За баярлалаа. Бас ялгаагүй дээ. Өнөөдрийн нэг влог маань 20 гаруй минут. Интротойгоо баг 24 минут болчлаа. Их сонгосон байна. Гэтэ хүмүүст их гоё өгөөжтэй байсан гэж бодож байна. Яг л над их өгөөжтэй байгаа учраас олон нэг өвтгийн онлыг үзсэн олон хүмүүс бас үздэг юм байлээ. Баярлалаа шрагчтай. За бусад өвтгийн онлыг судлаагүй хүмүүс байвал Noteshot theory гэдэг би вебийн description-ст оруулчин тэнгэр ороод бусад хичээлүүд үзэж болно. Үнэтэй болон үнэгүй хөлбөрөд хичээлүүд нь бий. За баярлалаа. За бүхэнд нь амжилт хүсье.